За өнөөдөр гамшигын эрсдлийг бууруулах олон улсын өдөр тохиож байна. Сүүлийн жилүүдэд уур амьсгалын өөрчлөлт байгалийн гамшигын давтамж нэмэгдэж байгаа учраас гамшигт төсвөртэй тогтолцоо буюу үндэсний сөрөн төсвөрлөх чадварыг нэмэгдүүлэх нь Монгол улсын хувьд нэн тэргүүний зорилт болоод байгааг салбарынхан онцолж байна. Гамшигын эрсдлийг бууруулах олон улсын өдрийг анх 1989 онд Нэгдсэн үндэсний байгууллагын ерөнхий ассамблеийн шийдвэрээр тунхаглаж жил бүр тэмдэглэхээр болсон. Сүүлийн жилүүдэд гамшиг осол аюулт үзэгдлийн давтамж нэмэгдэж дэлхийн нийтээр энэ чиглэлд түлхүү анхаарч байна. Судалгаагаар сүүлийн 10 жилийн дундаж үзүүлэлтээр гамшиг осол аюулт үзэгдлийн улмаас дэлхийн улс орнууд жилд 303 тэрбум долларын шууд хохирол амсаж байгаа бол шууд бус хохирол нь 11 дахин их 2.2 тэрлэн болж өсчээ. Тиймээс гамшигын эрсдлийг даван туулахын тулд санхүүжилтийг нэмэгдүүлэх, гамшиг болсон хойно биш өмнө нь урьдчилан сэргийлдэг тогтолцоог бэхжүүлэх нь чухал байна гэж салбарынхан онцолж байна. За Монгол улсын хувьд зүгээр жишээ аваад үзэхэд 2025 онд 4150 орчим удаагийн гамшиг осол тохиолдсон байна. За энд бид нэр 43.8 тэрбум төгрөгийн шууд хохирлыг учирсан байна. Тэгвэл урьдчилан сэргийлэх зардалд бид нар хөрөнгө оруулж бэлэн байдлаа хангасан бол энэ хохирол өшөө багасах байсан. Монгол улсын гамшигтай тэмцэх салбар тэр дундаа онцгой байдлын чиглэлээр Монгол улсын түүхэнд анх удаа 500 гаруй тэрбум төгрөгийн төсөв хөрөнгө оруулалтыг бид төлөвлөж одоо улсын их хурлаар хилцэж байгаа төсвийн хилцүүлэгт оруулж эцэслэн батлахаар ажиллаж байна. Энэ бол 21 жилийн түүхэнд онцгой байдлын салбарт хийгдэж байгаа хамгийн том хөрөнгө оруулалт. Цаашид Монгол улс гамшигын эрт зарлан мэдээлэх нэгдсэн тогтолцоог бэхжүүлэх, сөрөн төсвөрлөх чадварыг нэмэгдүүлэх чиглэлд олон улсын байгууллага түншүүдтэй хамтран төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээр зорилт тавин ажиллаж байгааг салбарын сайд онцоллоо. За энэхүү бодлогыг хэрэгжүүлэхэд зөвхөн онцгой байдлын байгууллага гэлтгүй иргэд, аж ахуйн нэгжүүд, төрийн болон төрийн бус байгууллагын оролцоо хамтын ажиллагаа чухал юм. Гамшигын эрсдлийг бууруулах олон улсын өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх нь бидэнд зөвхөн өнөөгийн нөхцөл байдлаа үнэлэх бус ирээдүйд учирч болзошгүй эрсдлийг урьдчилан харж түүнд бэлтгэх хамтын хариуцлагыг нэмэгдүүлэх онцгой ач холбогдолтой юм а.